За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн Zoom talk-ороо би өөрийнхөө маш их хүндэлж явдаг нэгэн гайхалтай эмэгтэйг урьж оролцуулж байгаа. Танилцуулахад нийгмийн эрүүл мэндийн сургууль гэдэг нь болохоор анагаахын шинжилгээний үндэсний сургуулийн нэг бүрэлдэхүүн сургууль байгаа. Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шинэ тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч. За тэгээд нийгмийн эрүүл мэндийн ахлах зэрэгтэй Лодо Самбагийн дэлгэр зул гэх одоо гайхалтай хүнийг өнөөдөр оролцуулж байна. Тэгээд өнөөдөр дэгийн агштай болохоор маш чөлөөтэй ярилцаад явах болно. Тэгээд угаасаа YouTube дээр миний үзэгчид ч тэр дийлэнх нь залуу хүүхдүүд байгаа. Залуу хүүхдүүдэд аль болох хэрэгтэй мэдээллүүдийг өгөх зорилготойгоор энэ яриаг хийж байгаамаа. Баярлалаа. Даах өнгөрлөө. За би бас яг их сургуулийн багшаас хэлцэж очиж хэлсэн. Оюутнуудаа арчиж байгаа юм шиг биш. Айл болохоор бие суул тавиад ингээд нөгөө энгийн яг одоо хувь хүнийхээ үүднээс илүү хариулаад хүмүүс хэрэг болох мэдээлэл байх юм бол одоо өөрийнхөө туршлага, мэдлэг, хуримтлуулсан юмасаа бас хуваалцъя гэж бодож байна. 9 сар гарсан. 9 сарын 1-ээс хойш ачаалал бас нэлээ их байгаа ах тий. Тийээс онлайнаар лекц бичүүлээд тэгээд хэдий одоо 10 сар хүртэл хичээл авах байгаа ч гэсэн тий онлайнаар хичээл бичүүлээд яг одоо сургалтын үйл явц бол хэвээрээ л явуулж байгаа. Би болохоор эдэг ах шиг хамгийн анх 2014 онд дотоод орчны агаарын бохирдол дээр судалгаагаа хийх гээд дөнгөж нөгөө нэг салбарынхаа талаар уншаал судалж эхэлдэг яг тиймэрхүү үе дээр анх танилцчихсан. Тэгээ тэр үед анх эдэг ах шиг харчаад судлаач нарын дундаа надад бол үнэхээр онцгой санагдчихсан байхгүй. Тэгэхээр ихэнх хүмүүстэй ингээл ярихлаар одоо юу гэдгийг ерөнхийд нь ярьдаг штэ хүмүүс ингээ ерөнхийд нааш нэг иймэрдүү тиймэрдүү гэж ярьдаг бол миний анзаарсан зүйл нь юу гэхээр эдэг агш бүр яг юм он сар өдөртөө бараг те зохиолч нь байсан айл улсад байсан айгүй тийм нарийн тоо баримттайгаар ярьдаг яг тэр чадвар нь бүр ингээд маш тод дурсамж олоод үлдсэн. Тэгээ тэрнээс хойш би дэгийн ах шиг болохын цаг гэж хоёроо бодож ирсэн. Тэгээд тэр үед ч гэсэндээ агаарын бохирдол гэхлээрээ төдийлөн одоо яг нийгэмдтэй хүмүүс тэр болгон бас яриад байдаггүй байсан. Ер нь бол мэдээж судлаач нарын дундаа за агаарын орчны бохирдол ч юм уу те тэр төрлийн хүмүүс илүү их ярьдаг байсан л ахaltaа. Тэгээд одоо тэгтэл өнөөдөр дэгийн агш маань шинэ тэжээл судлалын чиглэлээр бас Монголын яг эрүүл мэндийн боловсролын салбарт бол маш олон зүйлийг хийгээд явж байгаа нах. Ингээ харахад л надад маш олон урам зориг өгж байгаа байхгүй юу. Нэгдүгээрт өөрөө одоо дэгийн агш 3 хүүхэдтэй тий. Би 3 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй агаарын бохирдлоор бүр ингээ эксперт гэж би хардаг. За өнөөдөр ингээ шинэ тэжээл судлалаар юм хийж гин. Тэгчээд одоо Facebook дээр ч гэсэн дэгийн ах шиг харахлаар Facebook айгүй идэхтэй. COVID-19-тэй холбоотойгоор маш олон одоо нийгэмд өөрийнхөө дуу хоолойг одоо маш тодор тэг хүчтэйгээр гаргаж ирж чаддаг үнээр тийм дайчин эмэгтэйгийн жишээ болов гэж би баярлалаа. Өөрөнд магтаж яж болдгоо сонссон ч юм. Тэр дээгш одоо таны хувьд ер нь нийгмийн эрүүл мэндийг яг юу гэж тодорхойлох вэ? Тэг яг нийгмийн эрүүл мэндийн талаар бол ингээд бид нар онлын өвдөгчөөс одоо багш нар ингээд маш олон тодорхойлт өгдөг тий. Зүгээр яг миний одоо хувь хүнд яг одоо амьдрал дээр би эмч мэрэгчлээ үндсэн мэрэгжил маань одоо нийгмийн эрүүл мэнд орсон хүний хувьд бодоход бол би бол яг ингэж боддог. Ерөнхийдөө яг нэг хүн биш нийт олон хүн амд одоо хамт олонд ч юм уу олон хүн амыг эрүүл байлгах, амьдралын чанарын сайн байлгах, урт удаан наслуулах одоо бусад нөлөөллөөс урьдчилан сэргийлэхтэй ийм л шинжлэх ухаан гэж одоо зүгээр товчоор хэлэх юм бол маш олон тодорхойлт байдагс. Тэгэхээр миний хувьд бол яг хүний их хэмж гэдэг бол яг өрөөнд орчихсон нэг хүнийг үзэл тэр хүнийг одоо авраал одоо эсвэл эмчлээд ингээд явна. Нийгмийн эрүүл мэнд бол маш олон хүнийг бөөнөр нь ингээд эрүүл амьдрах. За одоо жишээл ингээд шимтэж судал гэлдэг чиг хоол хүнстэй холбоотой өвчнүүдээс өвчин сэргийлэх юм уу те. Хамгийн гол нь би зүгээр яг ганцхан юм хэлгээд байгаа юм гэхээр хүний амьд байгаа үеийнх нь амьдралын чанарыг л үнэхээр одоо сайжруулах боломжийг олон хүмүүст олгодог болов гэж би бол өөрөө тэгж бодож байна. Тэгээд би бас энэ удаагийн ярилцлагаараас онцолж ярмаар байгаа нь юу гэхээр нийгмийн эрүүл мэнд гэхлээр хүмүүс яг л эмч хүн байдаг гэж боддог те. Тэгтэл өнөөдөр яг 21-р зуунд ер нь маш олон салбарын өөрчлөлтүүд, инновац явагдаж байгаа энэ үед юу гэж харж байгаа гэхлээр одоо юу гэдэг өмч болохоор хүн нэг мэрэгчлийг сонгоод насаараа нэг мэрэгчлэр ажилладаг байсан бол одоо салбарууд маань хөгжөөд салбар хоорондоо уусаад
тэр дундаас нь шин зүйл гарч ирж байгаатай яг ижилхнэр одоо миний харж байгаа маань юу гэхээр нийгмийн эрүүл мэндэд ялангуяа ажилтдаг хүмүүсийг харахаар нэгэн салбарт биш 1 2 за 2 3 гэд ингээд маш олон талбарын ур чадвартай өргөн мэдлэгтэй тийм хүмүүс яг болж одоо бүтээгдэхүүн болж гарч ирж байгаа юм шиг надад санагдчихж байгаа. Миний хувьд одоо ийм эрүүл мэндийн чиглэлээр сурах гад орж ирж байгаа хүүхдүүд бас яг ямар хүлээлттэй, ямар ойлголттой байгаа бол тэд нэр яг үнэхээр энэ дэлхийд дахнаад ингэж хувьсж байгаа энэ мэрэгчлийг бас яг ингэж харж чадж байгаа болоо таны бодлоор ер нь юу гэж бодож байна? Би жишээл одоо яг ингээд өөр төрлийн жишээлгээд ярихад яг адилхан би одоо ингээд нөгөө эрүүл мэндийн салбар гэдэг бол эмчил юм байна гэдээ ойлгоцсон тий. Тэгээ би яг бакалавр бол хүний хэмжээлд төгссөн. Дараа нь бол нийгмийн эрүүл мэнд рүү сурсан. Тэгээд нийгмийн эрүүл мэнд сураад явж байхдаа би яг юу гэж харсан бэ гэхээр бид нар нэгдүгээрт бол ингээд нөгөө нэг ч хүнийг эмчлээд нэг ч хүнийг ингээд явах юм бол үр дүнд ингээд хүрэхин тулд зүгээр ботход ч гэсэндээ тий. Маш удаан ингээд урт хугацааг тулж иж одоо нэг хүний амьдралын чанарыг сайжруулдаг ч юм уу эсвэл одоо ингээд маш цөөхөн одоо мэдээч хэрэг нэг хүний потенциал бол хязгаартай байгаа учраас тий. Гэтэл нийгмийн эрүүл мэндийн салбарт бид нар бол маш олон хүнд зэрэг мэдээлэл өгөх, маш олон хүнийг зэрэг хөдөлгөх юм боломжтой тий. Тэгэхээр таны сая өөрөө чинь хэлсэнчлэн одоо өөр салбаруудтай хамтраад хийх хамгийн их боломжтой. Ер нь бол эрүүл мэндийн болон бусад салбаруудтай хамтраад хүмүүсийн одоо эрүүл мэндийн зөвлөмжийг үзүүлэх, хүмүүсийг урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр би зүгээр яг жишээ ярих гэж бодож байна л да. Жишээлбэл би нэг Солонгос сурж байхад яг одоо өөрөө шийдсэн агарын бүхэлдэгтэй холбоотой IT-ийн салбар одоо ер нь бол яг юутай эрүүл мэндийн салбартай маш сайн холбогдсон байсан. Тэр гар утсан шууд ингээд агарын бүхэрдэл ингээд өксгөр байна. Одоо ингээд шорон шуурга ирж байна гэх тэгэнгүүт бүх хүний гар утсан мэдээлэл ирнэ. Дээрээс нь автобусны буудлаар сууж бүүдэг нөгөө замууд дээр мэдээллүүд явна. Тэгээд автобус нь ороосонгууд зарладаг юмнуудаар бүгдээр нь зарлж байгаа. Тэгэхээр эн чинь юу гэж юм гэхээр нөгөө нэг олон салбарыг хамтраад эрүүл байлгах боломжийг олгох салбар л гэж хэлгээд байна л да. Би одоо ч гэсэн яг одоо жишээл ковидтэй холбоотой бас Солонгос маш ингээд хурдан эхлээд зогсоогоод чадсан одоо олд амжилтын 3 амжилтын нэг хэсэг нь бол яг мэдээллийн технологи буюу одоо трейсинг гэдэг яг гар утсан дээрх тэр хүн 100 м-т хүн орж ирэх юм бол сигнал дуурдаг. Эсвэл блютуthээр холбогдоод 50 м дотор орсон бол маргааш нь та ингээд өвчтөд илэрсэн байх юм бол одоо тийм газруудаар явсан тэгсэн байх нь гэдэг ингээд тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн салбар дотроо бусад салбартай холбогдоод үүнийхээ давуу талтайгаар маш олон хүний зэрэг одоо эрүүл байх боломжтой. Одоо ковидын хувьд бол яг тэр хүний одоо явсан газруудыг илрүүлснээр одоо халдвар түгээхийг таслан зогсоогоод маш олон хүний ирээдүйд өвчлөх байсан хүмүүсийн эрүүл мэндийг одоо амарч байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бас нөгөө талаараа бол яг хүний хэм шиг ингээд нөгөө нэг маш олон жил сураад дээрэс нь ингээд нарийсаад явдгийг бодох юм бол бас сурах хугацааны хувьд бол бас харьцангуй арай богинохон. Дээрэс болохоор маш олон юм руу хүрэх боломжтой. Одоо би яг ингээд би сая ч гэсэн хэлж байна тийм. Жишээлбэл одоо яг Джон Хопкинсийн сургууль дээр жишээл яг юм байсан. Одоо 2014 онд би очиж байхад орчны эрүүл мэндийн тэнхим гэдэг нэг тэнхим байсан. Тэр бол ингээд яг орчны чиглэлээр ингээд судалгаа хийгээд явдаг байсан. Гэтэл 2019 онд очиход нөгөө тэнхим маань болохоор инженерингийн сургуулийнхаа environmental engineering гэдэг буюу одоо нөгөө нэг орчны инженерчил гэдэг тэнхимтэй ингээд нийлээд энэ хоёр нийлээд яг нөгөө нэг нийгмийн эрүүл мэндийн сургуулийнхаа малгаан доор тэгтээ яадаг вэ гэхээр яг энэ агарын бүхэрдэл хэмжихэд юм уу эсвэл хувь хүний үртэл хэмжихэд юм уу эсвэл одоо дотоод орчны агарын бүхэрдэл хэмжихэд яг ямар багш бидэрт хэрэгтэй байна гэдэг нийгмийн эрүүл мэндийн хэлэнгүүд хажууд нь сууж байгаа инженерүүд шууд тэрийг хийгээд гаргаад өгдөг. Тэгэхээр бол ингээд залуу ирээдүйд би одоо энэ мэргэжлийг сонгоогүй гэтэл би одоо ингээд амар олон хүний амьдрал нөлөөлөх нь байна, амьдралын чанарыг сайжруулах нь байна гэж бодож байгаад чи одоо механик инженерээр төгссөн байсан ч гэсэндээ та нийгмийн эрүүл мэндийн салбар руу хувь нэмрээ оруулаад одоо нийт хүмүүсийн эрүүл мэндийг одоо урьдчилан сэргийлэх авралт туслахад бол нөлөөлж чадна. Тийм учраас одоо олон тишээ нэгдүгээр утгаар бол олон тишээ өрөх боломжтой. Хоёрдугаар утгаар бол олон салбарын хүн нийлээд хамтраад амжилтанд хүрэх одоо олон нийтийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх боломжтой. Маш одоо flexible буюу одоо тэг хөрөх боломжтой мэргэжил гэж би бодож байна. За дэг агшаа нэг мэдхийн таны хувьд болохоор одоо сөүлийн үндэсний сургуульд очиж исэн, суралцж исэн. За Хятадд болохоор би тэр сургуулийнхаа нэрийг зөв хэлж чадахгүй байна. Ямар ч байсан Хятадд хүний хэмжээр сурж исэн, Бельгид суралцсан гэх мэтчлэн маш олон газруудад сурж исэн. За тэгээд хэлний хувьд 8 хэл сурж исэн.
Гэхдээ хэл гэдэг маань өөрөө баян хэлбэлцчихэд цаг үетэйгээ зарим нь муудах нь муудаа, зарим нь буцаж сайжрах нь сайжраал тийм. Залуучуудад амжилттайгаар яг хэлээс сурахад ямар зөвлөгөөг тавих вэ? Тийм би болохоор юу яасан нөгөө бакалавра яг бүгд онцлогоор сурсан. Тийм учраас яалтчгүй хятад хэл дээр л хүний хэмжээ мэргэжлэг сурсан учраас хятад хэлийг бол сайн сурах шаардлагатай байсан. Тэг яг нөгөө гинт нэг харсан чинь ингээд амар олон хэл сурсан. Тэгээд нэг удаа ингээд хүн асуусан чи тэр сурах хүртэл юу ч бодохгүй ингээд зүгээр би бакалавр сурах учраас хятад хэл сурах магистра нөгөө нэг бэлэг сурчихтай франц хэл дээр сурсан. Магистра сурахад бол франц хэл сурах юм байна гэл ингээд одоо 10 жилийн сургууль турк сургууль сурч учраас турк англи хэл 10 жилээ төгсөх юм бол сурах юм байна гэл ингээд нөгөө юу ч ингэ бодохгүйгээр анзаарахгүйгээр сураад нэг 4-5 хэл сурсан байсан чинь хүн яриад надаас ингэ асуухгүй. Та яаж ингэж олон хэл сурчваа? Ямар арга байна гэдэхгүй. Ямар нууц арга байна гэж асуусан юм аа. Тэгсэн чинь би гээд ямар нууц арга байгаа юм болоо гэж ингэж бодсон. Хятад хэлийг бол ингэ ханзын бүрстэй ягшлж бичиж сурсан. За турк хэлийг бол ингэ дуу сонсоод дуунд гарын дамжуулж урсараа сурсан тий. Англи хэлийг бол ингэ яг ном уншаа сурсан гэдэг. Сурсан арга барил болгоо маань хэл болгон дээр ялгаатай бодсон байхгүй юу? Яа одоо юу гэж хэлэх юм би одоо өөр бол байна гэж хэлэх чинь хүмүүс юм нуугаад байгаа ч юм шиг. Тэнгүүтээ би эгч дээр очиод манай эгч бас 4-5 гадаад хэлээр ярьдаг гадаад ажиллаж ирсэн тийм. Яана эгч одоо хүмүүс ингэж асуугаар би одоо хэл болгон л ялгаатай гэж хэлчих хэцүү. Заасан багшийн балиас болоо хэцүү би юусоо мэдгүй байна. Бид нар ч одоо яа гэм олон хэл сурсан бэ гэдэг эгчээс очиж асуухгүй. Тэсэн чинь манай эгч ингэж хэлсэн. Би одоо тэр эгчийг хэл хүртэл юусоо анзаараагүй. Юу гэхээр манай ээж аав хоёр биднийг өсгөхдөө нөгөө гадаад хэл сурах бол хэцүү гэдэг тийм барьер хаалт өрсөй байхгүй. Хэл бол хүмүүсийг хэрэглэхтгүй. Энийг бол хүн ингээд сурч л байдаг. Тэ одоо чиний хэлдгээр мартч л байдаг, хэрэгжилж л байдаг. Эрдэм сурахтаа ч хэрэгж болно, мадуу дууд болгохтаа бүжиг үжиглэхтэй ч хэрэгж болно тэ. Энэ бол зүгээр л ингээд нөгөө нэг юм хүний нийгэмд байдаг нэг л хэрэглэхтгүй гэдэг юм одоо тийм сэтгэлээс суулгачихсан юм аа. Тэгээ их ч юу гэсэн гэхээр чи битэрийг айгүй жоохон байхад ээж хоёр нөгөө нэг тийм юм хэцүү шүү, гадаад хэл хэцүү шүү гэдэг хаалт байхгүй өсгсөн учраас тэгээ би яг ингэ ботсон чи за би одоо бакалавра ингээд англи дээр сурах маань за сурчий гэдэг. Биш хятад хэл дээр сурах маань сурчий гэдэг ингээд нөгөө нэг хизээч яана хятад хэл хэцүү гэдэг бодол энд маань ерөөс төрж байгаагүй мэн. Би одоо тэрийг сүүлд ихж байгаа айлангууд анзаарсан байхгүй. Тэгээ би ер нь тэрнээс хойш хүмүүс асуугарыг хэлсэн. Бид нар жишээл ингээд нэгдүгээр ангид ороод цагаан талхан анх өсөх сурахтаа кирилл үсэг уншиж чадахгүй яана гэж боддог бүхнийг ч байхгүй. Сургуульд ороод би ном сурна ингээд уншиж чаддаг болно гэж ордог болохоос биш. Яна англи хэл хэцүү гэсэн ингээл ирээлтэй хамгийн хэцүү хэл найл байсан бэ гэж ингээл хүмүүс асуу надаас. Тэгэхээр яг би үнийг хэлэхэд тэр хэл хэцүү байсан уу гэж ингэж хэзээ ч боддгоо. Яг хятад хэл үнэхээр хэцүү юу гэдэг юм бол хятад хэл амархан хэл ахгүй ер нь бол. Тэгэхээр нөгөө нэг юм сурахаасаа өмнө тэр юмныхаа бодлыг ингээд өөрийнхөө бодлоор хаахгүй. Би одоо яг монгол хэлээр юу гэж хэлэх гэдэг юм гэхээр санаан дотроо хаалт тавихгүйгээр зүгээр л бүх юм онгорхой байх юм бол тэр зарцуулах энерги чинь яана хэцүү гэж бодохоос зарцуулах энергиэс бүр хэд дахин бага. Тийм учраас би айгүй бага энерги зарцуулаад айгүй хурдан ингээд хэл сурч байгаа байхгүй. Тэг би нөгөө нэг ямар сайндаа одоо ингээ яхаар амар өөрийгөө магтчин гэдэг шиг би гадаад хэлийг тэгж амар төгс одоо хэлний мэргэжилтэн шиг хятад хэлний судар орчуулах төвшөнд ч юм уу тийм ээ. Уран зохиолын тонглог тамир зохиолыг хятад хэл рүү орчуулах төвшөнд ч юм уу сураагүй. Тэгэхээр яг энийг тайлбарлаад байгаа шалтгаан маань миний дараагийн зорилго маань энэ хэл дээр би эмч гэдэг мэргэжлийг эзэмшнэ гэж ирсэн учраас би ингээ хятад хэлийг сурч байгаа. Тэгэхээр би нөгөө нэг холын зорилго маань тодорхой байх юм бол наатлын зорилго бол ямар ч хэцүү санагдахгүйгээр одоо би хүүхдүүдээ ч гэсэн хамгийн миний хэлэх дуртай бол нөгөө холын зорилго үгүй бол ойрын зовлон салбарыг. Яана би энэ хэлийг яаж сурна гэдэг ийм зовлонтой биш. Би энэ хэлийг сураа би гадаад тийм мэргэжилтэй болоо би Харвардд сураад гэдэг хүн сурах юм бол тэр хэлийг амар амархан бодлоо чөлөөлөөд тэрэн зарцуулах байсан энергиэрээ хэлээ аяг хурдан сурах байх. Би бол тэгжэл хэлэх юм байлээ. Тэрнээс шингээд хэл болгон сурсан арга барилаа хараадах юм бол маш их ялгаатай. Угаасаа хэлний онцлогоос ч гэсэн одоо хятад бол яалтч үгүй харааны хэлээр сурдаг хэл учраас тий. Тэрнээс яг турк дуу сонсдог шиг хятад дуу сонсох юм бол ханцнуудаа би нэг ч мэдгүй болол төгсөн гэсэн үг байхгүй. Тийм учраас айц буюу тэр өөртөө шинээр бодол зохиогоод энэ хүн хэцүү, энэ хэл хэцүү, тэр хэл хэцүү гэсэн тийм үү гэдэг ийм бодлууд ханаас бид нар туркуугаар монгол хэлийг ингээл ах гэл ингээл хүмүүс ямар ч асуудал сурдагтай адилхан яг л тэгж бодож л хүлээж авах хэрэгтэй юм лээ. Тэрнээс ч ингээл нэг secret арга бүгдийг чэйжлээд гэдэг юм бол би үнэхээр хэлж мэдгүй юм байлээ миний хувьд бол. Тэгээ агш манаас мэргэжил сонгохтой холбоотой нэг ном орчуулж гаргаж ирсэн байгаа. Одоо авторууд нийлсэн бах те бодвол
Маш олон авторууд нийслэлэг болохоор энэ номны автор манад анх санал тавьсан энэ ингээд маш зузаан ном. Чи яг ингээд анагаахын хэсгийг орчуулад ингээд тавьдаг ч гэх. Тэгэхээр би ингээд анх очих гэдэг явж байхдаа бодож байгаа хгүй. За энэ их ажил яаж байгаа. За би минь өөртөө л ажил авчихгүй шүү гэл ингээд бодоод очиод тэг ингээд зорилгын сонссон ч үнэхээр ингээд одоо мэрэгжил судлах гэдэг чинь шинжлэх ухаан болоод төгсчихсэн тий. Хувь хүний өөрийнх нь характер таарсан мэрэгжлүүд илүү өөрт чинь төхөн байгаад насан туршийн амьдралыг сонгох учраас гэдэг. Тэгээ энэ дээр бол яг анагаахын салбарын автораар буюу яг тэр одоо мэрэгжлийн хичээлүүдийг орчуулсан. Энэ болохоор маш олон 1200 гаруй одоо мэрэгжил бичсэн юм. Тэгээ яг энэ уртлын жижиг сэнгэрээр харагдж байгаа дээр болохоор энэ тест байгаа байхгүй юу? Хүүхдүүд яг ингээд тест бөглөө дуусангууд таны өөрийн чинь хэв шинж мэдээч хэрэг бүх хүн зүтгэсэн юм шиг ижлэн байхгүй. Таны өөрийн чинь одоо зан төрхийн хэв шинж яг аль хэв шинжэд багч юм бэ гэдгээ би ингээд тодорхойлчингууд одоо энэ 6 шиг байгаа. Тэгэнгүүт энэ артлын мэргэжлүүдээс ингээд ангууд одоо за нийгмийн эрүүл мэнд гэх юм бол та одоо жишээлбэл судлаач шинжээч тийм ингээд хоёр зан төрхийг энэ дээр нь бичсэн. Дээр нь ингээд тодорхойлтой. Тэгэхээр энэ бол ингээд ер нь бол би ингээд хүний их хэмжээ мэргэжил эзэмштэйгээтэй адилхан тусдаа шинжлэх ухаан болоод хөгжсөн. Одоо мэргэжил сонгох чинь бол энэ дээр шинжлэх ухааны үндсэлтэй гадаад хэлнээс ингээд орчуулж гисэн юм байна. Тэгэхээр уртлын тестийн бүглөөд за би бол шинжээч судлаач хүн юм байна. Тэгхийн бол би одоо байгалийн ухааны ч юм уу шинжлэх ухааны чиглэлээр явах юм байна. Гэтэл би одоо урлаг уран сайхны мэдрэмжтэй хүн байж болно шүү дээ. Тэгхийн бол одоо урлаг уран сайхны мэдрэмжтэй гэдэг одоо энэ дээр чинь 6 категори чинь нэгэн дээр гараад ирэх юм бол тэр төрлийн мэргэжлүүдийг та эндээсээ сонгоод уншижингууд танд ингээд туртай. Яг энэ дээр болохоор эхлээд тодорхойлтыг бичээд дараа нь яг тэр ажил хийдэг хүн юу хийдэг. Жишээл эмч гэдэг хүн бол эмнэлэг дээр дандаа хондог гэд маш энгийн үгээр нөгөө 10 төгсөж байгаа хүмүүс зориулсан учраас те хэдэн ч удаа 7 хоногт хэдэн ч удаа эмнэлэг дээр хонж магадгүй яалтаа шүн та дуудагдах магадaltaй гэдэг ингээд энгийн хүмүүс яг ийм л ажил хийдэг юм байна шүү дээ. Гой цагаан халаад өмсөх биш. Тодорхойлтыг бичээд хамгийн доотлолт нь энэ ийм зан чанартай хүмүүс илүү тохно гэж бичсэн. Тэгэхээр энэ бол шинжлэх ухааны үндэстэй судлаад гаргасан юм ном байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо нөгөө нэг мэргэжил сонголтоо хийх гэж байгаа хүмүүс би одоо их сургуулийн багш одоо хийж их таа ч гэсэн дээр нь харж их нөгөө хувийн зан чанартай бол маш их холбоотой мэргэжлүүд нь цаашдаа чи ингээд явхад өөрийнхөө төрлөх зан чанартай ойролцоо мэргэжилтэй мэргэжил сонгох юм бол цаашдаа явхад чи өөртөө бас энерги барай баг зарцуулна. Тэгэд хийж байгаа ажлаасаа кайф аваад бас маш сайхан амьдрахд бол нөлөөтэй. Тийм учраас судлагдсан шинжлэх ухааны үндэстэй ийм тест ч юм уу ганц энэ ном ч мэдээж хэрэг олон улсын олон тестүүд байдаг тийм. Тэгээд эхлээд чи зүгээ зүг гаргачаад тэр зүгт байгаа ямар мэргэжлүүд байна гэдээ судлах юм бол ингээд маш ингээд нарийсаад цаашаа явах боломжтой гэсэн. Тэрээс үеийн хүн гоё харагдаж ингээд яг тэн дотор үнэхээр эмч хүн шүн 6 цаг чамаагүй өөрийн 5 цаг чамаагүй дуудах магадaltaй байтал чи сонгочих юм бол тэгээ тэрэндээ түүцдэг ч юм уу тэрнээсээ кайф авахгүй ч юм байх магадaltaй. Тэгэхээр маш анзаарахтай өнөөдрийн төвшин одоо 21-р зуунд яг ямар хуу тестүүд ямар хуу юмнууд бүгэлж хүмүүс айж байгаа тэрийгээ бодоод дээрэс нь би бас юу гэж зөвлөмөр юм гэвэл магадгүй хэрэг боломж чинь байх юм бол тэр мэргэжлийн хүнтэй уулзаад үзчих хэрэгтэй. Чиний мэргэжлийн сайхан нь юу юм? Чиний мэргэжлийн хэцүү нь юу юм ингээд бодонгод чамд тэр нь ингээд амар ингээд яг сэтгэл төрүүлээд сэтгэл хөдлөмөр байх юм уу? Эсвэл эн чи ийм байсан юм уу гэж бодгоор ч юм уу тийм байх юм бол үнэхээр чи насан туршдаа хийх мэргэжлийг сонгож байна. Гэхдээ энийг амар хүндийг хүлээж авч болохгүй. Жишээл би одоо ингээд хүний хэмж болсон хэрнээ насан туршдаа тэрийг хийхгүй нийгмийн эрүүл мэнд хийж дээ. Тэгэхээр нөгөө нэг ямар ч байсан өөртөө энэ маш их цаг хугацаа зарцуулаад өөрөөсөө энерги зарцуулаад явж очиж уулзаад өөрийнхөө юм маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэрнээс номон дээр тэгсэн хэний ихч тийм гэсэн гэдэг аюураас хандаж болохгүй. Миний бодлоор ер нь яг энэ магистрт сурах, докторт сурах гэдэг та залуучуудад яг одоо эргэлзэж байгаа хүүхдүүдс байна л да. Би магистрт сурах уу, ажиллаад явах уу? Аль эсвэл магистр төгссөн хүүхдүүд доктор хийх үү байх уу гэд бодоод тэр хүмүүст та юу гэж хэлэх үү? Би яг нөгөө нэг хүний хэмжээр төгсөж ирчээ. Тэгээд нэг гадагшаа явж магистрт сурах уу гэд одоо яг гадаад төгсөөд ирсэн байсан л да. Тэгээд нэг Японд очиод нэг багштай очиод уулзсан. Тэгсэн чи яг ингэж хэлчихсэн. Би ялангуяа энэ ангаахын мэргэжлийн хүмүүстэй ч гэсэндээ эмч гэдэг бол яг практикийн мэргэжил. Яагаад гэвэл олон дахин ингээд номон дээр бичсэн юм олон дахин хүн ингээд үдчихэж хүн сайн эмч болдог тийм. Гэтэл нөгөө магистр гэдэг юм маань болохоор яг тухайн үед одоо ингээд ярьж ирснээр бол одоо яг би тэр хүнтэй ярихад чи хэрэг үнэхээр эмчээ хийх гэж байгаа бол практикийн буюу гардан үйлдэлийнхаа амийг өөртөө ингээд хөвшүүлснийхаа дараа эрдмийн зэрэг буюу одоо судалгаа шинжилгээ сурах. Би бол магистрийн зэргийг бол гэхээр би жишээлбэл ингээд эмчээ төгсчөөд магистр хийгээгүй байсан бол нөгөө яг чиний хэлээд байгаа цаг үетэйгээ зэрэгцээд эмнэлгийн салбарынхаа амийг ингээд ойлгож хүлээж авах тэр сууг маань бол маш ингээд хаагдмал байх байсан байх гэж байна. Судалгааны ажил уншаад
өөрийнхөө нөгөө практикийн ажилд хөрвүүлэх чадвартай болж байгаа гэсэн. Бакалаврт бол би онлын үед юм байх хэвээр элэг бүр энд байна, бүрний өвчин гэж энийг хэлнэ гэдэг ингээд үтсэн. Гэтэ гардан үйл дээр тэр бүрээ биемжлэх байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр миний бодлоор ялангуяа онлын салбарт практикийн салбар байдаг гэхдээ ялгаатай тийм ээ. Ялангуяа практикийн салбарт байгаа хүмүүс бол практик дээр гараад би юу хийхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. 1 жил, 2 жил ажиллаа тий. Өөртөө нэг юм мэдрэмж автлаа гараараа биеэрээ ингээд мэдэрч үтсчингүүтэй. За тэгвэл би энийг сонирхоод байгаа юм бол энийгээ гүнзгийрээ сурья гэд магистр сурч болж байгаа. За магистраас гараад ирэнгүүт амар тэрнийхээ эксперт боллоо гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийг юу гэж хүлээж авах хэрэгтэй гэхээр маш хөнгөнөөр одоо би цаашаа энэ салбарт хөгжихийн тулд өдөр болгоныхаа ажилд яаж хэрэглэх вэ гэдэг ийм скиллтэй ур чадвартай болж байна л гэж ойлгоод тэгээд цаашаа аваад явах. PhD гэдэг зэрэгтэй байх уу үгүй юу гэдэг чинь бол ялангуяа одоо Европт би яг сурч байхдаа одоо Бельгид сурч байхад бол PhD зөвхөн насан туршдаа судлаач гэх. Би эрүүл мэндийн салбарт ингээд судалгааны ажлаар хувь нэмрээ оруулнаа гэсэн хүмүүс л PhD үнэхээр зүрх сэтгэл бүх юмаа зарцуулж байгаа. Яг л бид нэр би жишээ ярих гэдэг нь л да клиникийн салбарт хүний их хэмжээ өдөржин шөнжин одоо хагалгаа хийгээд зогсож байгаа хүн яг тэр одоо гадаадд бүтэн цагаар PhD сурж байгаа хүмүүс шиг 8 цаг пейпер уншаад эсвэл өдөржин шөнжин дата клининг хийгээд ингээд ажиллахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг юу гэж хэлэх гээд байна гэхээр үнэхээр та практикийнхаа салбарт ингээд явсаар галта клиникийн профессор гэдэг цолонд төвч байгаа. Яг практикийн мэргэжлүүд бол тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг ажлынхаа юмд бол эрдэм шинжилгээний шинэ олдуудыг ашиглах чадварыг бол магистраас л авчиж чинь гэсэн. Яг доктор бол судлаач шинжээж эцсийнхээ одоо амьдралынхаа үлдсэн бүх хугацааг бид нар судалгаа шинжилгээний шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулна гэсэн хүмүүст бол илүү төхөмтэй. Магистрт бакалавра төгсөж шууд орох уу гэдэг асуултыг хэрвээ надаас асуух юм бол яг бакалавр төгссөн мэргэжлээр ажиллаад үз. Тэгээ чиний юу сонирхолтой вэ? Ялангуяа ингээд магистр докторийн ажлыг сэдв сонгоход би бол ингэж та тэр зэрийг авч байгаа учраас та тэрэн дээрээс тэндээсээ та кайф авах хэрэгтэй. Та судалгааныхаа ажлыг дуртай байх хэрэгтэй тий. Дуртай би дургаа юу гэдгийг мэдэхгүй орчингууд ингээд төгсгөө удаа ингээд байгаад тий. Тийм учраас дуртай дургуугаа яаж мэдхээ гэхээр хийж үзэж ч түн мэднэ тий. Маш олон зүйлийг та зэрэг авч явж чадаад байна. Яаж та авч явж байна? Яг өөрийнхөө үндсэн юм дээр анхаарч байгаа нэг мэдхэд юу вэ? Одоо чи би чи ээж хүнштэй хүүхдээ хүмүүжлээ гэнт бодно те. Тэгэхээр та яг өөрийнхөө энэ олон талбаруудыг хэрхэн яаж баланстайгаар авч явж байна? Яг гоо мэдээч хэрэг нөгөө нэг манай нөхөр бол үнэхээр бол маш сайн одоо артлыг даадаг гэх үү те. Тэгээд нөгөө нэг хүүхдийн хүмүүжлэл ер нь бол яг ээжээс хамаардаг гэдэг нь бол ер нь харагдаад байгаа. Гэтэл би ингээд яг ар гэртээ зарцуулах цаг маань харцсангүй бол бага байдаг тий. Карьераа хаяхгүй явахыг би одоо юу гэж бодож байгаа юм бэ? Нэгдүгээр миний хүүхд гаргасан хугацаанууд маань ингээд хол зайтай байсан тий. 5 жилийн зайтай, 10 жилийн зайтай. Тэгэхээр нөгөө нэг хүн шууд ингээд дараа 2 хүүхд гаргаад 5 жил ажилласаа засрахгүй. Тэгэхээр карьертаа ингээд ойрхон хэрнээ декретээ авлаа. 2-3 жил боллоо буцаж ажиллая гэдэг 3-4 жил тэгээд 2 хүүхдийн маань дундаа 10 жилийн зайтай гэдэг чинь карьер одоо ар гэрийн амьдрал хоёрыг бол ингээд жилийнхаа хугацааг маш сайн төлөвлөх хэрэгтэй, гэр бүл төлөвлөх хэрэгтэй тий. Арай хол зайтай байх тусмаа эмэгтэй хүн одоо нийгмээс тасрах, одоо ажлынхаа яг дахиж яваа месснээс ингээд сугарчулдаг ч юм уу, хоошоо суухаас бол арай сэргийлдэг юм шиг надад бол бодогдож байна. Хоёрдугаарт нь болохоор хүүхдүүдээ ингээд бүх юм ингээд анхаараа тоогоод байхаас илүү тоохгүй орчих юм бол хүн өөрөө задгаас сэтгэж нөгөө өөрөөр нь сэтгэх одоо түрүү хэлсэнтэй ямар нэг юм хэцүү шүү гэдэг хаалт байхгүй сэтгэлгээний хувьд ингээд чөлөөлөх хэрэгтэй. Тэгээ би нөгөө нэг ялангуяа битээр ингээд маргадаг байсан юм ингээд аюух тоглоом авчих ингээд би хүүхдэд тэгдэг байхгүй. Тэнгүүд манай нөхөр үгүй тэгж их тоглоом битгий авчих. Хүн ер нь уйтахаараа юу яадаг. Уйтахаараа өөрөө нөгөө нэг өөрийгөө ингээд зугаацуулах юм олоод тэгээд толгой нь ингээд хөгжин гэдэг ингээд хүнийг ингээд өөрийгөө олох өөртөө зарцуулах цагийг бид нар тэр хүүхдэд олох хэрэгтэй юм. Эргээд ингээд ботход үнэхээр тийм одоо хувь хүн өөрийгөө олохын тулд ингээд энэ чинь тоглоомд старал тэн чинь ногоон улаан амьд старал ахаар би юунд дуртай юм бэ? Ер нь бол 18 нас хүртэл бид нар хариуцлага хүлээсэн байгаа учраас хуулаараа тий хүүхдийнхаа чиглүүлэх үүргийг бол яг жанжин шугамыг бол хүлээж байгаа. Тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байна гэхээр ингээд амар кэр хийгээл өдөр болгон 10 цаг 8 цаг ном уншиж өгөөд ч юм уу тий тэгснээрээ биш тэр хүнийг өөрөөрөө хөгжих боломж олгоод одоо жишээл ингээд мэрэгжил сонгоход манай ингээд шинэ анги нэгдэл энд ингээд би божиглал хүүхдээсэл гэж явжсэн. Яг тэр жил манай хүүхд ээш өгөөд тэгсэн чил тэр хүүхдэн тэнд юу ч болоод байгаа. Чи тэр хүүхдээ санаа зовхгүй нэ гэдэгт би яг хэлжсэн л та. Яагаад гэвэл би маш сайн чиглүүлсэн. Угаасаа багаас нь ингээд нөгөө нэг жанжин шугамын чиглүүлсэн учраас яг тэр шалгалтын өдөр өнөөдөр би санаа зовоодох надад шаардлага байхгүй. Тэгэхээр нөгөө нэг алсынх нь ямиг ингээд зөв ингээд голдролд нь оруулаад өгчих юм бол
за би мэрэгжил сонгохт нь яана гэл ингээл бүр твдэд байх юм байхгүй. Тэр хүн чинь би дуртай юмаа мэдсэн тэр хүн чинь тий. Би энд сайн юм байна. Энэ надад ирээдүйтэй байна гэдгийг тэрийг ойлгох нөгөө нэг өсөлтийнх нь явцад тэр нөгөө хувь хүн өөрийгөө таних бүх боломжуудыг олгоод явцсан учраас ялангуяа ингээд яг ингээд тоглоод ингээд концентрац болоод тэр бигээс холдоод ингээд яваад өгдөг. Намайг байхгүй мэдрээ тэр хүн ингээд өөрийнхоороо тэр юм хийх одоо боломжийг олгоод тэгэд юу эд материалыг амар ингээд дэлбэг байснараа тэр хүн амар IQ хөгжөөл IQ-гийн ном өгснөөр IQ хөгжөөд байх биш. Тэр хүн өөрөө тэр IQ-гаа хөгжүүлэх юм ингээд өөрөө гар нь болол боловсролт нь бол би маш их анхаардаг л да. Ер нь бол ямар ч мөнгөтэй байсан мөнгөгүй байсан. За энэ хүн ингээд яг ийм л юм сонирхож байгаа бол би энд нь л одоо зарцуулах хэрэгтэй. Чи тэр өөрөө олоо очиод төлбөрийг асуугаад 10 хэдтэй өгт би чи бүгдээр ганцаар ингэ явуулчихсан шүү дээ. Тэгээд яг юм байна гэд мэдээд ирээ. Тэгэхээр тэр хүн үнэхээр ингээд чиний хэлдэг нөх хин нэг дагаад ингээд гоё юм ингээд бодож исэн бол тэрийг хөдөлмөр гаргаад очиод цаг гаргаад очихгүй те. Тэгж байгаа юм бол угаасаа ингээд аяндаа дарагдчихдаг. Үнэхээр би яг боксонд явмаар байна гэдэг яг эмэгтэй өгчихсэн те. Боксынхаа дугууланг олоод ингээд очиод энэ момент хүртэл явчих юм бол би тэрийг дэмжинэ. Наад 3 степнээр ингээд шитэн дээр унчих юм бол тэрийг дэмжихгүй. Хоёрдугаарт нөгөө нэг ингээд юм хүүхдүүдэд цаг зарцуулчихдаггүй би ингээд гадуур тархаадахтаа мэдээж их хүн учраас ингээд эмзэглэнтэй нэг зарим нэг ингээд үед эмзэглэн. Тэгээ эмзэглэх үедээ би юу гэж бодож бас өөртөө одоо тайширдаг вэ гэхээр би одоо ингээд одоо нийгэмд идэвхтэй байгаад те одоо хүний эрхийн төлөө ч юм уу магадгүй тэнд агарын бүртгэлтэй өрч байгаа хүмүүс төр очиод ингээд ингэж байгаа маань тэртээ тэргүй манай хүүхдүүд намайг хараад ийм байх юм байна гэд одоо рол модель болж байгаа те яг бол загвар болж байгаа учраас би тэр хүнийг чи зөв бай хүн тэгш хэрэгтэй авах хэрэгтэй гэл ингээд үгээрээ хэлэх биш үйлдэлээрээ үзүүлж байгаа учраас магадгүй манай хүүхдүүд ингээд ээж минь ингэж байгаа учраас энэ л зөв юм байна гэдэг ийм логикоор яаж байгаа болов гэж үзээд яг ингээд зууралдаад авахгүйгээр тэгж бас өөрийгөө хаяа зөвтгдөг. Ер нь бол гинт бодлоо л да. Ер нь дэгэж ментор танд байсан уу? Нэг яг ментор менти гэдэг ойлголтоо гарч ихэд ингээд би нэг юм дээр амар гацсан байхгүй. Яг яасан гэсэн чинь нөгөө нэг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтүүд нийгэмлэг гэдэг байдаг. Би нийгэмлэгийн гишүүн байхгүй. Гэсэн чинь ингээд ментор ментигийн програм явж байна. Та ингээд менторт apply энэ тонотыг, ментид apply энэ тонотыг гэдэг ингээд ийм хоёр сонголт ирчихгүй. Гэсэн чинь би яг тухайд ингээд магистра хийсэн нийгмийн эрүүл мэндийн сургууль багш хийж идэг. Гэтэл яг чиний хэлдгээр ингээд нөгөө нэг яг энэ талбар дээр ингээд намайг хөтлөөд явах ментор байхгүй байсан учраас би ингээд нөгөө нэг ментид applied маа байхгүй юу? Би нөгөө нэг би одоо энд ингээд бас карьер хөгжмөр байна. Одоо эсвэл би яг хаашаа явахтай ч юм ингээд бас ингээд нөгөө нэг бодоод явж итэл ингээд зөвлүүлээд ингээд оройноос нь татаад ингээд хүн байхгүй учраас гэтэл би өөрөө энд их сургуулийн багш хийгээд тэгээ дээрэс нь ингээд зэрэг хамгаалсан ингээд байж иж ментид төгсцөө гэдэг ингээд бүр тэр ингээд сүүлийн өдөр хүртэл ингээд боцоор аваад апплайд чадаагүй үлдчихсэн байхгүй юу? Яг бодсон л доо яг чиний хэлдгээр хин нэгэн хүн намайг гарч ирээд ингэх болов гэдэг бол амьдралдаа би тийм хүлээлт юу байгаагүй юм бэлээ. Одоо бодоод хахад маш их дэмждэг хүн бол манай нөхөр намайг ингэ дэмждэг. Яг ангаахын салбарын эмч хүн л дээ. Тэгтээ сүүлд ингэ ярьжсэн чи би чамд магистр төгснөөс хойш яг зөвлөж чадах байсан шүү найзаа гэдэг яг ингэ амар нөхөрсгөр ингэ хэлжсэн те. Тэгэхээр яг өнөөдрийн хүртэл бол яг надад зориулагдсан ментор бол байгаагүй. Дээр би нэг сочиж эрүүл мэндийн яам өгсөж үгүй байгаль орчны яам би шагаарын бохирдлын уншдаг. Тэгээд дараа шимт ижээс судлын тэгхэм гэдэг байгуулагч байжсэн чи хүнс хөдөө аж ахуйн яам дээр дуудагдаад нөгөө нэг юм хүнс үйлдвэрлэгч хуралд ингэ суухгүй. Гэхдээ би яам дээр хурал сууж л да чи эрүүл мэндийн яам дээр байгаа мó гэдгсэн чи үгүй хөдөө аж ахуйн яам дээр шүү дээ гэсэн чи ямар олон яам дээр байд юм бэ гэдэг нөгөө найзууд яг тэрэн шиг нөгөө нэг маш олон ингэ яг яамдууд руу ингэ нөгөө нэг агарын бохирдлын чиглэлээр байгуулагчны яам дээр очиж байгаа. Тэгэл яг энэ шимт ижээс судлаар болохоор хүнс хөдөө аж ахуйн яам тэгээд мэдээч хэрэг эрүүл мэндийн яам дээр нийгмийн эрүүл мэндээр харилцаж байгаа. Би чи багш учраас боловсролын яам дээр харилцаж байгаа тийм би чи багш чинь одоо сургуулийн. Тэгэхээр яг хэцүү байсан уу гэдэг асуулт бол яг би яг нөө түрэн хэл сурсантай л адилхан. Юмыг юусоо нөгөө нэг юм уяана энэ рүү орчвол хэцүү болов гэж боддгоо. Тэгээ би одоо яг 100 хашилтын зан үйлийн судалгаа гэж бүр ингээл гэр хороолоод бүр 100-ны яндангийн юм ингээл хийгээл явж байхдаа би хизээч хэцүү байна гэж бодож байгаагүй. Энэ бол ингээд ийм байд юм ингээд шинэ юм сурж байгаа. Би миний жоохон хобби сурах байхгүй. Тэгээ шинэ юмр ингээд орох болгондоо юу гэж боддгоо гэхээр ингээд амар кайфтай ингээд цоо шинэ юм сурангуйч ингээд амьдралаас кайф аваад явдаг. Би яг бакалавра бүтэн гадаад яг 7 жил байсан. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд. Тэгээ Монголд ирэхэд бол таних хүн нэгч байхгүй. Дээрээс нь би Монгол төрхийн сургууль гээд айгуу цөөхөн хүн төгсдөг. Бүтэн төгсөлт нь 25 хүн төгсдөг сургууль 10 жилийн төгссөн тийм. Ингээд хүрээлэл айгуу багтай. Тэгэд ирэхэд надад яг хэцүү санагддаг юм юу байсан бэ гэхээр хүн танихгүй байх айгуу хэцүү. Яг салбар дотор ингээд алхах гიშгэх болгонд
юу хийх үү, яах вэ гэхүү тэр ментор гэхээсээ илүү бид нар ингээд салбарын хүмүүсээс мэдээлэл аюух авдаг юм байна л да. Яг ингээд ижил төвшөнд очиод мэдээллийн төвшөнд хангагдаж чадахгүй болонгууд нөгөө мэдээлэлд ойрхон байгаа нь давуу талтай гэдэг одоо нэг хүмүүс яриад байгаа шүү дээ. Одоо нэг жидүүдэр ч гэсэндээ мэдээлэлд ойрхон маань яг тэр шиг мэдээллийн ингээд хомсдолд ингээд орчиж байгаа хгүй. Би хүн танихгүй байгаа учраас мэдээллийн хомсдолд орсон байгаа гэдгийг ойлгонгуудаа гэлс яасан мэхээр маш олон ингээд хүмүүстэй танилцаад тэг чигөө гадаад төгсөн гэхэд ямар их олон хүн таньдаг юм бэ гэдэг. Яг нөгөө нэг тийнейж болоод өсвөр насндаа явж байхдаа Дейл Карнеги уншаад тэг тэн дээрээс ингээд тэмдэглэж авч надад одоо амьдралынхаа төвшүүлсэн ганцхан юм байдаг. Тэр юу вэ гэхээр бүх хүн сайн муу талтай ямар ч хүн танаас ядаж нэг талаараа илүү сайн чанартай. Тэрийг л тасуур гэд. Тэг мэдээч хэрэг ментор менти байдаг бол гоё л доо. Тэр бол гоё. Тэгтээ өөрөө ингээд олж авсан, өөрөө би хэцүү бэрхийг туулсан, өөрөө би сайн муугаа дэнсэлсэн байх юм бол илүү тэр намттай. Сайн ингээд ярьснаасаа ихсүүлээд асуултууд болгоноос юуг олж харсан бэ гэхлээр за хэл сурах дээрч тэр ажил мэргэжил дээрч тэр одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэх дээрч тэр альва зүйлийг бид нар өөрөө яг хэрхэн анханасаа тодорхойлж байгаа юм. Тэр тодорхойлолт чинь зөв үү буруу юу? Хэцүү гэж би тодорхойлцсон л тэр маань миний эхлэгдэг болоод байгаа байхгүй тийм. Үнэхээр чухал байлаа өнөөдрийн яриа дундаас ингээд маш олон жишээнүүдээр харагдаж байна л та. Бас нэрээ би анханасаа хэцүү гэд бодсон учраас би ингээд урагшаа хөдөлж чадахгүй байгаад байгаа мó аль эсвэл асуудал нь юунд байна. Тэгээ миний хувьд үнэхээр гоё байлаа. Тэгээ аштай хамгийн сайн сайхныг хүсье. Хийж байгаа, постолж байгаа, ярьж байгаа зүйлээс нь маш их урам авдаг. Үдшиг Баттаас хамт ингээд өнгөрөөсөнд баярлалаа. За баярлалаа. Маш их урам зориг авлаа. Эмэгтэй залуу хүүхдүүд ч гэсэндээ таныг хараад урам авах. Маш их баярлалаа.